Мэдээний алба Төв банк болон Монгол улсын эдийн засагтай холбоотой асуудлаар улс төрчид болоод эдийн засагчдын байр суурийг үзэгч та бүхэндээ хүргэсээр байгаа. Тэгэхээр өнөөдөр Төв банкны бодлого бол ипотекийн зээлийн хүүг 5% болох нь эдийн засагт одоо ямар эрсдэл авчрах уу, дагуулж болох уу гэдэг талаар бид ярилцахаар студидтэй эдийн засагч Даш Давааг ураад байна. Танд энэ орой минь төргий. Тэгэхээр юуны түрүүнд хоёлаа ярилцлага орон сууцны 8%-ийн хүүтэй зээл одоо 5 болгох асуудлыг улсын хурлаар хэлцэж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь ипотекийн зээлийг 5%-тай болгосноор эдийн засагт ямар эрсдэл дагуулж болох уу гэдэг талаас нь хоёлаа ярилцаж байна. Тэгэхээр улсын хурлын дарга болон Монгол банкны ерөнхийлөгч ипотекийн 5% болж байгаа нөхцөлийг тайлбарлахдаа бол инфляцаар тайлбарлаж байна л да. 14 байхад 8 гаргасан. Одоо 2.9 байгаа учраас 5 болгочихё гэж. Тэгэхээр энд бол эдийн засгийн даац байна гэж ингэж тайлбарлаад байгаа. Ер нь тэгэхээр зэрэг инфляц гэж юу юм бэ гэдэг талыг бас тодруулах шаардлагатай болж байгаа юм л да. Ер нь бол инфляц бол далд татвар өөрөө иргэдийн хэрэглэн дээрээс авдаг юм татвар байдаг. Тэгэхээр зэрэг иргэдээс хэрэглэн дээрээс авдаг татвар багаслаа гэд ипотекийг 5% зээл болгож гаргаж яана гэдэг нь өөрөө онлын үед бол их ихтгэл үнэмшил муутай болж байгаа юм. Яагаад вэ гэхээр зэрэг үүнийг дагаад бол банкуд эрсдэлд орох магадлал их өндөртэй. Нэг за хоёрдугаар ипотекийн зээлийг бол санхүүжүүлэх их үүсвэр бол одоо мөнгө хөвлөхөөс өөр гарц бол харагдахгүй байна. Татвараас мөнгө цуглахгүй байна. За дээр нь бол гадаад өөр бол 78%-тай болчлоо дотоод нефттэй харьцуулахад. Тэгэхээр ийм нөхцөлд бол энэ нь бол өөрөө мөнгө хэвлэх энэ үзэгдлээр ипотекийг санхүүжүүлэх юм бол энэ нөхцөл байдал маань өөрөө эдийн засгт томоохон хүндрэлийг авчрах гэдэг байна. Учир юу вэ гэхээр зэрэг гадаад худалдааны тэнцвэр алдагдах магадлал их өндөртэй байна. Өргөн хэрэглээний барааны үн өсөх хандлага ажиглагдж байна. За дээр нь бол долларын ханшаа бид нар барьж дийлэхгүй болох ийм хандлагууд ажиллаж байна л да. Би таны түрүүний хэлснээс задлж асуух гэдэг юм л да. Жишээ нь та сая ипотекийн зээлийг 5% болгосноор банкудад эрсдэл учрна гэж хэллээ шүү дээ. Яг ямар төрлийн ямар эрсдлүүд учрах бол илүү дэлгэрэнгүй та энэ дээр задлж явчих. За мэдээж энэ зээл бол банкудаар дамжин тийм ээ. 8% хүү маань өөрөө 5% болчихж байна. За Монгол банк бол одоо бодлогын хүүгээ бууруул 12% болгож байгаа шиг байна. За энд бол орон зай гаргаж байгаа нь хэдий боловч банкудаар бол энэ зардлын болон одоо хэрэглээнд байгаа энэ бүх мөнгө одоо хэрэглээнд рүү гаргаж штэ. Тэгэхээр зэрэг нөгөө мөнгөний цуглах тавигдах ус болж банкудаар эрсдэл гардаг. Тэгээд энийг хамгаалахын тулд өөрөө засгийн газар Монгол банк өөрөө бодлого явуулж байна гэж ингэж үзэж байна л да. Энэ нь өөрөө эргээд бол банкудад удаан хугацаанд бол эрсдэлд оруулах юм хандлага ажиллагддаг л да. Энэ бол улс орнуудын бас туршлагатаар бол харагдж байгаа юм. Та бол түрүүн хэллээ шүү дээ. Одоо мэдээж 5%-ийн ипотекийн зээлийг бий болгохын тулд их үүсвэрийг нь Монгол банк одоо мөнгө хэвлэх маягаар их үүсвэрийг бүрдүүлнэ гэж ирж байгаа. Та бол энэ дээр сөрөг байр суурьтай байх шиг байна. Яагаад гэдгийг эдийн засагчны хувьд тайлбарлахгүй юу? Тэгэхээр мөнгө хэвлэж интервенц хийснээр эдийн засгт ямар сөрөг үзэгдэл гардаг вэ гэж. Тэгээ энэ дээр бол гадаад худалдааны тэнцвэр алдагддаг. Яагаад гэхээр бид нэ хэлийн гаднаас одоо долларч гэдэг юм уу, валют импортлох юм эдийн засгийн бодлого байхгүй бол дотоодын мөнгөний нийлүүлэлт ихснээр энэ эдийн засгийн гадаад худалдааны тэнцвэр алдагдах ийм эрсдэл гардаг. За дээр нь бол энэ мөнгө нийлүүлж байгаа үзэгдэл нь бол өөрөө хэрэглээний одоо барааны үнийн өсөх ийм одоо эдийн засгийн зарчим байдаг л да. Тэгэхээр энэ ийм алдагдлууд гараад явчих вэ гэдэг ийм болгоомжл байна. За дээр нь бол банкуд өөрөө тэр мөнгөө бол эргүүлээд урт хугацаанд иргэд рүү гаргачихж байгаа учраас энэ дээр бол иргэд банкуд өөрсдөө урт хугацааныхаа энэ одоо гаргаж байгаа мөнгөнд ороогдож эрсдэл орох юм хандлага ажиллаж байгаа. Урт хугацаанд бол Монгол улсын эдийн засагт маш их эрсдэл авчирна гэж тайлх гэдэг нь үү тийм. Тэгэхээр яг хоо энэ ипотекийн 5% зээл бол зээлээс болж хямарсан орнуудын жишээг яриа л да. Жишээ нь бол энэ дээр Америкийг жишээ татхад 2009 оны Америкийн хямрал бол яг л энэ орон сууцны зах зээлтэй холбоотой гарсан л да. Яагаад гэхээр зэрэг 2 жилийн дараанаас ерөөсөө энэ банкуд дээр томоохон эрсдлүүд гараад ирсэн. Яагаад гэхээр мөнгөний төвлөрөл байхгүй болсон. За дээр нь бусад хэрэглээний болон бусад бизнесийн зээлүүдийг багасгах шаардлага гарсан ч гэдэг юм уу. Энээсээ болоод нөгөө банкуд маань өөрсдөө мөнгөний төвлөрөлгүй болж эрсдэл гарсан. За банкуудыг эргээд хямрал гэдэг юм эрсдэл дагаад ирэхээр зэрэг нөгөө дагаа бизнесүүд хэрэглээний зээлүүд бусад зээлүүд дээр ийм эрсдлүүд гараад ирсэн. За ийм учраас нөгөө хямрал маань үргэлжлээд 2 жилийн дараа мэдэгдсэн. За тэгээд энэ бол
эдгээр 5 жилийн дараа хямралыг бол зогсоох одоо арга хэмжээ авсан. Энэ дээр бол ипотекийн ухаан бодлогыг өөрчилж давж гарсан ийм одоо туршлага байдаг. Тэгвэл манай орны хувьд бол ямар гаргалгаа яаж болох вэ? Үнэхээр энэ 5% хувьтай ипотекийн зээл нь болох боломжгүй бол өөр ямар байдлаар одоо мэдээж зах зээл дээр маш их орон сууц байгаа, нийлүүлэлт байгаа. Ирэлт байгаа эдий ч одоо худалдаж авч чадахгүй байгаа шүү дээ. Ер нь ямар зарчмаар шийдвэрлэх хоёул гаргалгааг нэг сүлийн асуулт. Зүгээр ер нь бол сая иргэдийн хүсэлт бол 5% болгоод өгөөч гэдэг бол хүсэлт бол биш шүү дээ. 8% ипотекийн зээл бол иргэдэд бол болж исэн. За энийг бол улс төрийн хандлагаар хандчих шиг боллоо гэж би ингэж харж байгаа. За дээр нь бол энэ төрөлжүүлэх хэрэгтэй байгаа юм л да. За одоо залуу гэр бүлүүдэд ямар ипотекийн зээлийг санал болгох уу? За хуурай бизнес эрхэлж байгаа нийгмийн даатгал төлдөггүй тийм хүмүүст ямар ипотекийн зээлийг санал болгох уу? Энд чи одоо нэг юм тодорхой нэг шугам тавьчаад эндэл тулгаад байна шүү дээ. Хинч байсан та энэ дээр ирж л орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж шүү гэдэг. Тэгэхээр энэ mortgage ипотекийн төрлүүдийг бол маш өргөн болгох хэрэгтэй. Тэгээд дотор нь бол нөхцөл нь бол өөр байж болно. За дээр нь бол тэр нэг юуг бол бас хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Өмчлөл нь одоо хүндээ байна, банкндаа байна гэд маргаан гараад байна шүү дээ. Энэ төрлийг олон болгочих юм бол энэ асуудлыг шийдчих юм. Эзэн нь өөрөө захиран зарцуулах эрхтэй ипотек байж болно. За тэр нь банкн дээр хадгалж яадаг юм, аль эсвэл тэр мөнгө зээлсэн хүн дээр нь хадгалж яадаг ипотек байж болно. Энэ төрлүүдийг бол өргөдгөж өгөх хэрэгтэй байгаа. Тэгэхээр зэрэг нөгөө энэ эрх нь хаана хадгалж гин үү гэдгээс хамаарат нөгөө ипотекийн нөхцлүүд маань өөрөө 5% байх уу, 8% байх уу, 6% байх уу гэдэг нь бол ялгаатайгаар ийм одоо шийдэх гарцууд бол байгаа. Энэ лөө бид нар бол цаашдаа явах хэрэгтэй гэж ингэж ойлгож байгаа. За маш их баярлалаа. Цаг зав гаргаж ирж бидэнтэй ярилцсан. Таны ажилд амжилт хүсье. Тэгэхээр үзэгчдээ студид бид эдийн засагч Даш Даваатай ярилцлаа. Үргэлжлүүлэн зарим үйл явдлыг хураангуул бэлтгэснээр хүлээв.